Тэр одоо яг юу вэ? Гэтэ ийм зураг харцгаач хэний ч одоо шөнөөр нойрн хүрхгүй үстэй те. Энэ хүний гар дээрээ барьж байгаа энэ зүйл 80,000 хүний амин насыг авч чадсан гэхээр өөр ертөнц рүү махбодоор явсан байх боломжтой юу? Сэтгэл жоо өвдчих. За тэгэхээр хамтаа дараагийн баримтаа орцгоё. Жоохон сүнстэй хэсэг орцгоё. Зураг гэдэг маш сонин. Тухайн мөчийг үүрд хадгалдаг нэгэн зэвсэг юм шиг. Гэхдээ зарим зургууд гаднаасаа энгийн харагдавч ардаа аим шиг түүхүүд нуугддаг зургууд маш олон байдаг. Жишээлх юм бол инээмсэглэж буй найзуудын зураг. Гэхдээ хэдхэн хорбын дараа тэдний юу хүлээж байсныг та харахгүй. Хэрвээ та энэ шөнө унтах гэж байсан бол уучлаарай. За hi guys, Тамка байна. Дараагийн бичлэгээр дотор морил. За энэ удаагийн дугаард хэдүүлээ яах вэ гэхээр гар утасны камерт өрцөн аимшигтай бөгөөд хачирхалтай гэмтэргүүдийн талаар үзэх болно. За өмнөх дугаар дээр би та бүхэнд камерт өрцөн хөгжилтэй зүйлүүдийг харуулсан болол энэ удаа та бүхэнд камерт өрцөн аимшигын зүйлүүдийн талаар болцголно. За тэгээд энэ миний өмнөх дугааруудаас нэлийн аимшиг төрөлтөө бас нэлийн дээгүүрч гисэх дугаар байх болно. За олон мэдээлэл бичлэгэнд орцгоё. Та бичлэг хийсэн бол лайк дараагүй лайк дараа саббот хаа битэн мартаарай. За хамтаа бичлэгээ орцгоё. За нэгдэх гар усны камерт өрцөн аимшигтай гэмтэрэг. За аялна гэдэг бол ертөнцийг харах, шин зүйлийг сурч мэдхэд гайхалтай хэрэг болох зүйл байдаг. Гэхдээ үүн лугаа адил 2014 онд Голланд оюутнууд болох Грис Кремес болон Лисан Фрун нар Панама улсыг зорж аялсан юм байна. Тэд ууланд алхаж байх үед нутгийн хүүхдүүдэд хичээл заах сайн дурын ажил хийхээр төлөвлөж байсан. Хожим нь олдсон энэ зургаас харахад бүх зүйл ердөө сайхан харагдсан. Гэвч энэ бол тэдний хамгийн том алдаа байсны эхлэл байсан. Тэд 4 сарын 1-нд нутгийн нэгэн айлын гэрээс гараад ууланд нохоотойгоо хамт алхсан юм байна. Гэвч оройн нохоо ганцаараа гэртээ буцаж ирсэн. Гэхдээ харамсалтай нь октод ор сурггүй олуулсан. Дараа өдөр нь тэд аялалд очиагүй тул айлын эзэн нь цагдаад мэдэгдсэн. За тэгэхээр октод яг юу тохиолдсон байж болох вэ? Олон хоногийн эрэл хайгуул хийсэн боловч ямар ч улмаар олдоогүй. Харин 17 хоногийн дараа голын игээс олцсон гэгдэх октын үүрэгчийг авчирч өгсөн байна. Түүн дотор камер, гар утас болов ховийн зүйлс байсан бөгөөд мөрдөгчөд шалгахад үнэхээр сэтгэл сэрдгийлгэн баримтууд үлдсэн юм байна. Бүр би арзачлаа. Охид алга болсноос хойших 4-7 хоногийн дотор 77 удаа цагдаад залгах орлогыг хийсэн байсан юм байна. Гагцхүү нэг дуудлага нь 2 секунд л үргэлжилжээ. 4 сарын 6-наас хойш гар утаснууд нь унтарсан байсан бөгөөд Лисаны камеранд нь зургнууд үлдсэн байна. Гэхдээ энэ зургууд бүр сэжигтэй. Эхний зургууд нь энгийн мэт болов сүүл рүүгээ октын инээмсэглэл нь алдагдаж царайд нь айдас төөрөлдсөн байдал тодорч эхэлсэн байна. Хамгийн сэтгэл түгшээсэн зүйл нь юу байсан бэ гэвэл 4 сарын 8-ны шөнө 1-ээс 4 цагийн хооронд дарсан 90 орчим зургууд байсан. Хар мод үүргэвч хин иний толгойн хэсэг зарим нь бүр тэнгэр рүү чиглэсэн зураг байсан. Тэдрийг шинжээчд юу гэж үзэж байгаа вэхээр тусламж дуудсан дохой байж болох юмаа гэж үзсэн юм байна. Яа, та энэ зургийг харж байна уу? Тэр одоо яг юу вэ? Одоо бүр маш хар бараа хэсэг. Голын эрэх хавцаа хайлт хийх үед октын яс болон хувцс нь олдсон юм байна. Хачирхалтай нь болохоор Крисийн хувцс нь маш цэвэрхэн эвхээтэй байсан. Лисаны яснууд нь болохоор энгийн байдлаар ялзарсан болвол Крисийн яс цагаан өнгөтэй байсан юм байна. Хэд цайсан яг л хүчил дүрсэн мэт харагдсан байна тухайд. Тэгэхээр маш сонирхолтой асуулт төрж байгаа. Яагаад ийм ялгаа их гарав? Мөн дэрсэн хин нэгний ясыг цайруулсан уу? Хувцсыг нь яг хэн ингэж эвхэж орхисон юм бол? Камерны зурагт болохоор 509 зургаас ердөө ганцхан зургийг нь устгасан юм байна. Тэр зураг нь болохоор өдөр шөнө хоёрын яг голоор дарсан зураг байсан. Тэгээ маш сонирхолтой асуулт нь болохоор яагаад 509 зургаас очиж нэг зураг устгасан бэ гэдэг маш сонин асуулт бол төрж байгаа. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар октын аялал удирдагч нь буруутай байж магадгүй гэж үзсэн байна. Учир нь тэд аялдаа ирээгүй үед тэр айлд очиж октын өрөөнд 30 минут болсон гэдэг. Тэгээ 30 минутын дотор яг юу хийсэн тодорхойгүй байт юм байна. Зарим интернет хэрэглэгч хэлэхдээ болохоор тэр нэгэн аяллаа үеэр эмэгтэйчүүдтэй хэд дотносоод бүр махитагаар хүртэл тоглосон гэж бол бичсэн байдаг. Гэхдээ энэ бол бацтай бол баримт бол биш. Ийм бүх болсон процессыг бацсан бол охид төөрсөн байж болох ч маш олон зүйл лог нийцэхгүй байгаад байгаа. Хамгийн хэлбэр зам дээр явж байхад яагаад замаасаа гарсан бэ? Хувцас эвхсэн, яс цайруулсан байдал, устсан ганц зураг, 77 дуудлага, мөрдөн шалгалтын дундах с ิจ гтэй оролцогчид. За тэгэхээр Крис болон Лиса нар үнэхээр төөрч амиа алдсан уу? Эсвэл энэ бол илүү аюултай, санаатай үйлдэл байсан уу? Таад минь юу гэж бодож чинь комментээр бичүүлдэгээрэй. Мөн та ийм төрлийн илүү сонирхолтой баримтат бичлэгүүд үзэх хүссэн бол та лайк дараа саппорт хабитан мартаарай. За чааш нацгаа. За тэгэхээр хамтаа дараагийн баримтаа орцгоё. Жоохон сүнстэй хэсэг орцгоё. 2016 онд Reddit хэрэглэгч Silence of the Beef
нэртэй форумд нэгэн с жиг бүхий зурагтай холбоотой түүх хуваалцсан юм байна. Тэр найзынхаа хамт Канадын Онтарио мужийн Хамилтон хотын ойролцоох алдартай уулын зам болох Дундас Пик руу аялсан юм байна. Ягаад гэхээр түүний найзын үеэл хэдхэн хоногийн өмнө тус газарт очоод тэндээс авсан үзэсгэлэнтэй зургуудаа Instagram хуудсанд нийтэлсэн юм байна. Тэд яг тэр газарт очоод үеэлийнхээ зураг шиг авах гэж нэгээрээ ээлжилж зогсож зураг даруулсан байна. Гэсэн чи яасан бэ гэхээр нэг сарын дараа түүний найз зургуудыг нь дахин харж байгаад нэгэн сэжигтэй зүйлийг анзаарсан байна. Бидний үеэл Instagram-да нийтэлсэн зураг дээр доор талын өндөр игц хадны дээр нэг хүний дүрс зогсож байхыг харсан байна. Тэр хүн нь хитрхи шулуун, хадан хантай, наалтсан мэд хамгийн аимшигтай нь нүүргүй харагдаж байсан байна. Reddit дээр хүмүүс янз бүрийн таамаглал дэвшүүлсэн юм байна. Зарим нь хадан доторх сүүдэр нь өнгөний зөрүү байж болно гэж хэлсэн. Нөгөө нэг хэсэг нь болохоор магадгүй X хадан дээр зогссон нэгэн аялагч байна гэж үзсэн байна. Гэвч тус газар нь болохоор маш аюултай зогсох бараг боломжгүй налуу тул хүн зогсох магадлал бол тэг гэж үздэг. Бүр нүүр нь харагдахгүй байгаа нь бүр маш ачаалттай. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар болохоор Дундас Пик нь бол осол аваар маш гардаг газар, тийм ч учраас тэд амнасаа алдсан нэгэн аялагчийн сүнс байх магадлал тун өндрөө гэж нутгийн хүмүүс хэлсэн байна. Яа, та нарын сүдээр харж байна уу? Энэ тоглоом биш үстэй те. Гэтэ яг үүндээ энэ нь хүний нүдийг соронзон мэт татах аимшигтай дүрстэй зураг хэвээр үлдсэн бөгөөд тэр зурган дээр нууцлаг болон шулуун зогссон нүүргүй дүрс нь үнэхээр хүмүүсийн толгоноос гарч чадахгүй байна гэсэн аимшигтай яриа хүрнэсэн юм байна. Гэтэ ийм зураг харж хэний ч шөнөөр нойр нь хүрхгүй үстэй те. За тэгэхээр хамтдаа хэдэн мянган хүмүүсийн амиг авч утсан аимшигтай зургийг харцгаах уу. За дараагийн баримт 1945 он. Энэхүү зурган дээр инээмсэглэж буй залуу бол Харолд Агню. Тэр бол Америкийн нэгдсэн улсын физикч бөгөөд 1942 онд анхны цөмийн урвалд оролцож 3 жилийн дараа анхны атомын бөмбөгийг бүтээхэд тухайн багийн гишүүн болж оролцсон юм байна. Түүний гар дээр байгаа хайрцаг нь болохоор хайрцаг бол биш, плутоны цөм. Энэ нь болохоор Фетмен бөмбөгийн гол хэсэг бөгөөд бодлогын Накасаки хотод хаягдаж 80,000 гаруй хүний амиг авч утсан аимшигтай цөмийн хэрэгсэл байсан юм байна. Зургийн ард байгаа хүмүүс нь болохоор зүгээр л дасгал хийж байгаа мэт харагдавч тэд бол түүхийн хамгийн хор уршиг дагуулсан үйл явдлын шууд оролцогч нар байсан юм байна. Таад бодоод үзтээ энэ хүний гар дээрээ барьж байгаа энэ зүйл 80,000 хүний амийн насыг авч утсан гэхээр ямар аимшигтай дүр зураг вэ? За тэгэхээр дараагийн маш хашгиралтай баримт. 2015 оны 2 дугаар сарын 26-нд 17 настай Дален Пова Хавай мужид байрлах Хайку шатаар авирна гэж гэрээхэндээ хэлээд явсан юм байна. Энэ нь 4,000 шатаар бүрдсэн игц хадтай маш аюултай уулын зам. Хэдийгээр 1987 оноос хойш хаалттай байсан ч тэр зориглон гарсан юм байна. 11 цаг орчим хүртэл зургууд гэр бүл рүүгээ илгээж байсан ч гинэт алга болсон. Хожим гэр бүл нь нэг зургийг сайн ажиллаж харахад утны цаана нэгэн хүн шиг дүрс сууж байгааг харсан юм байна. Та энэ хүүхдийн цаатлын зургийг харж байна уу? Энэ зураг нь яг өндө хэн байсан бол? Хэрвээ энэ зүйл тэр хүүхдийг мушиж дагсан бол яах вэ? Гэвч хэдэн жилийн турш эрэл хайгуул үргэлжилсэн ч ямар ч улмар олдоогүй. Тэгээд 2021 онд уг шатны замыг байнгын хаахаар шийдвэр гаргасан юм байна. Энэ бүр маш сонио. Энэ хүүхдийн цаана байгаа сүйд нь маш сонин хэрнээ энэ хүүхдээ тэр чигээр олдоогүй гэдэг чинь өөр ертөнц рүү махбодоор явсан байх боломжтой юу? За тэгэхээр дараагийн баримт энэ бол маш гүнхтэй баримт байгаа. Амьдралынхаа хамгийн сүүлчийн селфи. 2011 оны 10 сард 15 настай Эса Рикар, Леси Бифстер болон 13 настай дүү нь галт тэрэгний зам дээр селфи авсан юм байна. Гэвч тэдний ард нь 2 дахь галт тэрэг ойртож байсныг тэд мэдсэнгүй. Урт зогсоолтой галт тэрэг тул ослыг зогсоож чадаагүй бөгөөд бүх охид газар дээрээ нас барсан. Тэдний сүүлчийн зурган дээр болохоор өнгөрөх гэж байгаа галт тэрэгний гэрэл нь харагдсан юм байна. Сэтгэл жоховдчихна. За тэгэхээр дараагийн баримтанд орцгоор 1999 онд Колорадо мужид амьдардаг Жо Мартинес эхнэр Питагийн хамт хамаатныхаа 50 жилийн айн баярт оролцохоор явсан. Хосуудын ахуулсан энгийн зурган дээр болохоор 8 жилийн дараа буюу 2007 онд тэдний амьдралыг оронгоор нь эргүүлсэн. Зурган дээр Жогийн зүүн мөрний ард жигтэй муур шиг ярцаасан царайтай амьтаг харагдсан. Хосуудын хэлснээр тухайн үеийн баярт нохоо байгаагүй гэж хэлсэн. Жо үүнийг донтолтын минь дотоод чөтгөр гэж үзэж зургаас ухаарл авч амьдралаа өөрчилсөн. Гэхдээ мэргэжлэнүүд зурган дээр ямар нэгэн хуурам зүйл байхгүй баталсан нь улам сонирхлыг төрүүлсэн юм байна. Гэхдээ зургаар дамжуулан хүний амьдралыг аварсан биш үү? Энэ бол үнэхээр авартай зүйл. За тэгэхээр дараагийн баримт улаан үст бүсгүй. 2014 онд Reddit дээр нэгэн хэрэглэгч байгальд зураг даруулсан тэр зураг хуваалцсан. Эхэндээ энгийн харагдах боловч анхааралтай харах юм бол зурган дээр нэгэн бүсгүй өвдсөн царайтай сууж буй илт харагдаж байгаа юм байна.
Энэ бүсгүй нь болохоор 22 настай Sailor Schools байсан ба найзын хамт алхаж яваад хөлийн ясаа хуглаад найз нь тусламж дуудах гэж явсан ч эргэж ирээгүй бөгөөд Sailor ганцаараа шөнийг өнгөрөөсөн байсан байна. 3 хоногийн дараа өөр нэгэн бүлэг уулзаж санамсаргүй байдлаар түүнийг олсон бөгөөд тэр тухайн үед аврагдаж чадсан. Харин харамсалтай нь найздаа туслах гэж явсан тэр найз нь унаж нас орсон юм байна. Тэгэхээр энэ зураг маш дотн зураг хэрнээ маш аимшигтай дурсамжийг харуулж байгаа зураг гэсэн үг. Та нар ийм зураг байсан бол хадгалах уу? Би л хадгалахж байгаа эвгүй л байна ах. Тутны хүнээ баймай харна гэдэг бол сэтгэл маш их шимсэрхэл ах та. За тэгэхээр хамтаа хамгийн сүүлийн баримтанд орцгоё. Энэ нь ч үнэ ортой. 1992 оны 4 сард Кристофер Макстендлес хэмээх 24 настай залуу Алексикийн ширэнгэн ойд ганцаар алхаж явсан. Тэрээр нийгмээс тасрахыг хүссэн бөгөөд мөнгөө хандивлаад Александр Супертрамп гэдэг нэрээр аяллыг эхлүүлсэн байна. Гэвч Алексийн хатуу ширүүн нөхцөлд хитгэн будаа жижиг гар буугаар амьдрах бараг боломжгүй. Тэрээр өөрийнхөө хоол хүнсийг муутгасан. Тэгээ муутгасан шалтгаан болохоор байгалийн ургамлаас хор авсан гэж үзсэн юм байна. Сүүлийн зурган дээр болохоор би сайхан амьдралтай байлаа, баяртай гэсэн бичтээ сууж буй харагдана. Хэдэн хоногийн дараа түүний цогцос 67 фунт жинтэйгээр олдсон юм байна. За тэгээд энэ хүрээ дугаар маань өндөрлөж байна. Хэрвээ та бүхэн таалагдсан бол лайка дараа сабскрайб битэн бартаарай. За тэгээд цаана дахиад 10 тийм баримт үлдсэн. Хэрвээ та бүхэн таалагдсан юм бол би дараагийн дугаар дээр гарс нэг камер дурсан аимшигтай бөгөөд хачирхалтай цувралаа part 2 болгоод хүрэх болно. Та нар үзэх хүсэн бол part 2 гэдэг коммент дээр үлдээгээрэй. За тэгээд хамтаа дараагийн контентоор уулзцгаая. Өнөөдөр дуустал нүцэнд баярлалаа. Тэгээд бас Instagram хуудас маань дагаас надтай илүү байр байгаарай. За тэгээд дараагийн контентоор уулзцгаая. Шалтгаан нь юусэн бэхрэ байг яадаг ялаа ахлаж байгаа. Тэрээр өөрийнхөө хоол хүнсийг муутгасан. Тэгээ